Цалан ширхэг 12 дугаар сарын 31-ний өдөр шинэ жилийн шидэт үдэш Улаанбаатарын төв гудамж шинэ жилийн гоёлоо өмссөн ч жавар тачигнаж зам түгжирч машины дуут дохоо хангинаж баярын бялуу хүнс дүүрэн чигсэн уут барьсан хүмүүс бужигналджээ. Сүхбаатарын талбай их дэлгүүрийн өмнөх томоос том гацуур сүртэй гихчин дүнхийж эн тентгүй л час улаан дээлтэй саанта. Зарим гоё дэлгүүр банкны өмнө чарган хөлөлсөн цаа буг, өвлийн өвгний мөсөн баримл болор шиг туяарчээ. Шинэ он солигдохын өмнөх гайхалтай үүмэн шууган дүүрэн өдөр. Бяцхан хөө хотын тэртээ зүүн талд байдаг Нарантуул захаас жавар хаг яраад явган алхаж явлаа. Гэр нь хаа байсан хол 7 будалд. Хамзархай гутал доторх бяцхан хөлн чихчи хурнасаа эхлээд хайрагдаад хацар нь даарсандаа час хийж чимчгэнсэн ч гартаа байсан хайр цэг болов. Ууттай жижигхэн гацуур сэтгэлд баяр хөөр галасааж дулаацуулж байлаа. Тэр дөнгөж 11 настай. Гэрийнхэн хажуудах сургуульд 5 дугаар ангид сурдаг. Жавар улам тачигнаад нимгэн носон малгайг нэрт сийгээд сүүлдээ 2 чихэн тэр читэл хатуураад гуйн мөсөөр хайрах шиг хүүт дааж осгоход өгсөн ч хүү гэрлүүгээ алгасаар л байлаа. Гар нь айл хэдийн бэрээд мэдээ алдчихэ. Сүхбаатарын талбай. Одоо гэр хүртэлч юу байх вэ? Заяа маань гацуур хараад ямар их баярлах бол доо гэж бодохдоо хүү сөөрсгөрхөн охин дүүгээ санаж магнен тэнийж мишээлээ. Ингиж инээмсэглэхт нь тачгинсан чамарт долоолгоод мэдээ алдсан хацар нь таталдаж уруул нь цавуугаар наасан юм шиг арай ядаж хөдлөхөд тэр хичнээн даарснаа сая л анзаарчээ. Хүчит бүх гүнж хотолон хатан заригт ануу хатан айлтлал инэрлийн дэд их дайгны цадиг түүхэн армаанууд аудио ном нь Эмбүк Зангиа цэгэмэнд цаасан ном нь Интерном Мир Азхур улсын их дэлгүүрт. Ээж минь л битгий согтуур ирсэн. Дүүдээ гацуур засаад ээж минь эрүүл байвал гуруула гой будаатай хуурга хийж идээд белуугаан зүсээд шинэ жилийн өгтвөл мөн ч гоё доо гэж бодоод хүү туулаад барагдамгүй юм шиг санагдах өргөн уужим талбайг хөндлөн зүсээд загт нь гарсан байлаа. Сүхбаатарын талбайн гол дунд томоос том нов ногоон амьд гацуур дүнхийх нь нүдээ салгамааргүй гоё сүрлэг харагдсан ч хүү гэрлүүгээ яарч алхлаа. Өглөө хичээлд явахдаа заяад өдөн хүрм эсгийг гутал ноосон өмдийн өмсгөөд гаргасан юмсан дараагүй байгаа да миний дүү. Манайх ч одоо ястаа мөсөн хонгол болсон байгаа да. Миний дүү дараад байвал
айлд дулаан сууж байхаа мэдэх байлгүй те. Гэртээ очингуудаа данмаагаад хадгалуулсан нүүрсээ гаргаад галаа төлж дүүгийн дулаад суулчхаад хоолоо хийндээ. Ээж л эрүүл ирээсэ гэж бодоод хүү явар тачилсан гудамжаар алхасаар л байлаа. Хөлийнх нь хуруунууд хорсож чимчгэнхэн болоод байгаагүй нь мэдэгдэх болжээ. Юу н хөл гэж юм байгаа ч юм уу үгүй ч юм уу бүүмд. Хүү гэрлүгэ яваад л байлаа. 3 дугаар хорооллын гудамжинд аймс татварумд амны хаалт зардаг ээж нь 2 хоногт нэг удаа талхны 500 төгрөг, 7 хоногт идэх цувдай будаа энэ тэрхнийг 2000 төгрөгтэй хөөд өгдөг. Хаяа хүүхдүүдтэй хуучин хувцс сумнар авч өг. Тэгээд л үлдсэн мөнгөр нь архитдаг хүнтэй. Хүү ээжийнхэн өгсөн мөнгнөөс 50-100 төгрөгөөр хэмнэж хадгалаад заримдаа өөрөө ч өлөн зэлмэн явдагч хойд айлын хүүхдийг харж өгөөд дүүтэйгээ хамт хоол иддэг байж. Тэгээд хүү бүтэн жил цуглуулж байгаад 8000 төгрөгтэй болжээ. Энэ мөнгнөөсөө 2000-аар нь өчигдөр хагас шуудаа нүүрс авч шинжлэн үдэш түлхээр хөр шайлынхан пинд хадгалуулсан байж. Дулаан байвал 1000 лан гэдгийг хүү ухаан орсон цагаасаа л мэддэг. Ага манад яагаад гацуур байдгүй юм бэ? Би яагаад цэцэрлэгт явдгүй юм бэ? Би цэцэрлэгт явж цагаан даашинцтай цасан охин болмоор байна шүү дээ гэж охин дөө өнгөрсөн жилийн шинэ жилээр тэрнээс асуухт нь агаа нь дараагийн шинэ жилээр заавал дүүдээ гацуур бас бялуу авч өгнө гэж хүү дүүдээ амласан байж. Тэгээд л наран туул орч 6000 төгрөгөөрөө хайрцаг бэлэв тохон чинээ хөөхөн гацуур мод аваад 200 төгрөгтэй үлджээ. Тэр мөнгөөрөө автобусанд суучих юм бол дулаахан хасгийн дотор л гэртээ хүрчих нь гэж бодсон ч тэр 200 төгрөгөөрөө дүүдээ ганцхан ширхэг цасан ширхэг авчээ. Ердөө л ганцхан ширхэг мөнгөлөг гялалцсан олон талстуудтай цасан ширхэг. Дүүдээ цасан охины даашинз авч хүчрэхгүй ч энэ ганцхан цасан ширхгийг бэлгэлээ гэж бодсон юм байж. Тэгээд л тэр цасан ширхгээ хуучмуу өдөн хөрмнийхээ энгэрийнхээ халаасанд хатгалж байлаа. Хөө цаг гаруй алхсны хойно яагаад ч хүрт 5 цагт нар жаргаж бүрэнхийн нөмөрч эхлэхдээ зэрэгцээд жавар улам тачгнаж гарлаа. Бяцхан хүү баян бүр дуруутсан авто засварын газруудтай гудамж руу орж ирлээ. Нүүрсний удаа амьдралын гашуун амтыг илтгэх шиг цээжийн давчтуулж хамрынх нь угийн хүртэл хорсголоо. Бээрсэндээ хацар нүүр нь мэдээ алдаж Богд хаан их дагны зурагтай
2026 оны ширээний ухаанлыг гарлаа. Энэ төр ном Улсын их дэлгүүрийн Majestic Мир номын дэлгүүрээс аваарай. Нус нь гоожод хөлдөжээ. Цонх бүрдээ гэрлэн чимэглэл гялалзуулсан газууртай орон сууцны байшингууд шутраад л гэр хороолол эхэлдэг. Тоостой, шороотой, тахир мухар гудамжууд тойроо бүр дээр угаадсаа мөсөн дош болтол нь асгсан. Хог новш хөглөрч харанхуй нүмерч гашуун утаа хоолойг нь хорсгосон гэр хороолол. Гэсэн ч төрөлхийн дасал болсон утаад энэ орчинд орж ирээдхүү баярлаж сэтгэл нь амраад ирлээ. Учир нь эндээс ердөө 3 буудал алхаад л гэртээ очив. Хайртай дүүн тэрнийг хүлээц суугаа. Төрснөөс хойш дандаа зодуур доромжлол амсаж ирсэн тэрнийг хорвоодоор хайрладаг цорын ганц зүрх охин дүүгийнх нь бяцхан цээжинд цохилж байдаг. Хөөе навсархаа. Чи над гуталч урагдцгаж унгаа гуталтаа. Баясгалаа. Сурах бичгийн мөнгө хөөгүй юу? Чи дэжигээ дудаач. Энэ баясаа ээж нь харилч юм биш штий. Хотын тэнд шаас хотоо өвдчихсэн. Монохон гүлг. Чи хэнийгээ дураасан гүлийсэн царайтай хулгаач вэ? Хөө ангийнхнаасаа багшаасаа хойд эцгээсээ дандаа ийм үг дуулсаар 8 нас хүрчээ. Харин 7 тойд нь мэндэлсэн охин дүү Заяан ай хөрөнгөтэй хэл дарж ага миний ага хөөштэй хөхө гэхэн сэтгэлийн бүлээцүүлсэн хамгийн сайхан үгсийг тэрэл битсэн амтан шулган хөлчээ. Хөө халамцуу ээжтэй толгоогоо дүүртэл алгадуулж харгис хойд эцэгтэй нүдэ булуу болтол цохиулж хаад уйлж хэвтэгтэн дүүгийнх нь болцгор жижигхэн хөөрхөн гар газрын инхрийлж илээд нулимсийн арчаад ага битээ уулда битээ уулаач битээ уул гэд харагддаг байжээ. Ашгүй тэгтэл хойд эцэг нь тэр гурыг хайж явснаас хойш хөө хүнд нэгэн зодораас салж амарчээ. Би ихнэр ахгүй. Энэ авгаа нөхрөө дандаа хэрэлдэж зодолдож бас ямар ч гэмбүргүй хүүхдэд зовоож байт юм бэ. Харин би том болж ажил хийгээд сайхан хашаа байшинтай болж дүүгээ мондог хуйлч болгоно гэж мөрөөддөг байж. Тэгээд л хүү энэ мөрөөдлийнхөө төлөө хүүхдүүд дооглуулж багштаа чичилүүлж уранхай муу хувцсан хэдрээд
сургуулан хаялгүй хичээлдэн яваад л баг. Хүү бэрсэнтэй ашгүй даархаа мэдрэхээ болж байтал бас нэг зовлон хэллээ. Өглөөнөөс хойш хилэн дээрээ юу ч тавиагүй болохоор Өлөн хотод нь халгуу эргэж өөрийнхөө хэлээр хоржигнож хар шүлсэн асгарч хөлн говьж эхэлтэл захаараа алхан хэтэ халцархаа ногоон хаалгатай яажгийн хашаан гудамжны үнцгийн ялтхар гэрэл тадраад ирлээ. Хүү гэртээ ирэх нь энэ хэдий айлын хашаач гэсэн нар сарнаас халахлах, салхич явраас хорогдох, өөгөр мөг гэрн хичнээн татан сайхан гэж ингэж хүү наран туул захаас алхасаар гэртээ бялуутай, гацууртай, засан ширхэгтэй хүрээд иржээ. Хашааных нь хаалга зовоортой гихчин хахнаж дуурах нь хүртэл чихэнтэн чимэгтэй. Хашааны эзэн дармаахан дүнхийсэн цагаан гэрийн яндангаас тохилог дулаан амгалан цадгалан гэлтгэх өтгөн утаа баагж байхад тэдний гадуур бүрээсгүй өөгөр бор гэр харанхуйн дунд гэрэлжгүй утаачгүй бүртих нь өнчин дэгдэх шиг харагдлаа. Гэтэл хашааны хаалга гяхрах чимээхээр дармаахан гэрийн хаалга цэлс хидл нээгдээд ага ирлээ гэх цаваа хонгордоо шөнийн жаврыг хагцсаж зангинлаа. Миний дүү дармаа уугиндээ байсан уу? Зөв үлссэн үү? гэж хөө яг эцгийн сэтгэлээр асууж дүүгийнхээ булцгархан газар дээр өмсөөд гараас нь хөтлөөд гэрлүүг алхлаа. Ээж согтуу байгаа. Миний тэмдэглэл Ану хатан хот улан гүнж их дайны зурагтай 2027 хүртэл ухаанлитай 6-тай багц тэмдэглэлийн дэвтрүүд Интер ном Мир улсын их дэлгүүрийн Мажистикт. Гэхдээ агсан тавихгүй. Ах нар авчрахгүй гэсэ. Тийм үү. Гэхдээ хүүгийн сэтгэл цөөнөлдөж байсан. Ээж минь л ирүүл байгаасаа гэсэн итгэл найдварын зол намс хийж бөхөхдөө урам нь ухарчээ. Ах дүү хоёрын навсархай жижигхэн гэртээ ороход гаднаас дутуугүй хүүтэн явар хургаж архины эхүүн үнээр нэвтсэн байлаа. Хөө сэрт хитл шүр салдснаа. Нэг сайн гэгчин санаалтаа гэрлээ асаалаа. Шалан дээр овооч хэвдэх ээж нь яраглаж хөдлөж шүлсэн савирлснаа цаашаа ирэхэд татглав. Жаалх уу авчирсан ямаа дүүдээ зүтлэлгүй эргэнгийн хажуу тавиад гадаагарч хувинлийнхүү нүрсэн авчираад галаа төллээ. Гэрн дараал бүлээцэд ирлээ. Тогоонд хар цай чамж даргилахад хүүхдийн нодарганы чинээхэн хөлдөн мах гисгэхээр зуухны хажууд таглаа. Ага өнөөдөр шинжил тийм ээ гэд дүүн асуусан горьдсон гарцаар тарамцахад хөө сая л өнөө нангийн юмаа задлаад тухайн чинээ ногоон хөөрхөн гацуураа хоймрын авдал дээр тавиад бэлуугаан гаргалаа. Агаан дүүдээ гацуур авч өгнө гэж амлсныг санаж байна уу миний дүү?
Санаж байна. Гоё та. Цасан уугалзнаа тусаа гэд дүүн дуулаад тэр өөцгөн газрынхаа хүнтэй хүчгэд хүү хөрмнээсээ өнөөх ганцхан цасан ширхгэн гаргаж дүүтэй бэлгэллээ. Цасан ширхэг ямар гоё юм бэ? Би энийг үсэндээ зүгээд цасаахан болчих нь тийм ээ ага гэд охин ахыгаан хүзүүдэж авлаа. Энэ л үед хүүгийн жаварт долоолгосон хөлийн хуруунууд мэдээ орж ясын янгантал өвдөхөд дараа жилд үүдээ заавал цасан охины даашин завч өгнө дөө гэж өөртөө амлажээ. Жаахан охин үсэндээ ганцхан ширхэг цасан ширхэг зүүчгээд баярлаж дэвхцээр л ах トゥ хоёрын нүдэнд ад жаргалын гэл ба гэрэлтэж байлаа.